Ховд аймаг дахь бүсийн онцлогын эмчилгээний төвөнд 400 гаруй эмч ажилтнтай. Үүнээс 200 орчим нь халдварын улаан бүсэд 1-5 удаа ажиллаж, нэг удаадаа 14 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаа юм. Коронавирусны халдвартай тэмцээх, таслан зогсоох, халдварыг шатараатай эмчлэх замаар ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж буй эмчийн эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтөд Улсын хурлын гишүүн Атшаа Ховд аймагт ажиллах үеэрээ уулзалт хийлээ. Энэ үеэр орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй зарим ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, эмчийн эмнэлгийн ажилтнуудын санал бодлыг сонссон юм. Ховд аймагт энэ оны 3 дугаар сарын 29-нд коронавирусны халдварын анхны тохиолдол батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 14,000 гаруй хүн халдвар авчээ. Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан ач заяа эмнэлэг, бүсийн онцлогын эмчилгээний төвийн зарим тасаг, тусгаарлах эмнэлэгт орд илгээж, тусгай эмнэлэг зүүн баг томилон өвчтнүүдийг эренблэн үе шаттай хүлээн авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэн ажиллаж байна. За манай Ховд аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвөнд ковидын тусламж үйлчилгээний хүрээнд 380 орд илгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бол 352 өвчтөнтэй, үүнээсээ нийт хүнд өвчтөн 3, хүнд өвтөр 54 өвчтөнтэй, хүнд 54 өвчтөнтэй байна. За ер нь бол манай 3 сарын 29-ээс хойш бол хамгийн дээцэгтэй бол хэвтэмжлүүлэгч ковидын үеийн хэвтэмжлүүлэгч бол 540 хүрсэн байгаа. За орны дүүргэлт эргэлт маань бол 140% хүртэл хүрсэн байгаа. За одоо бид нар бол одоогийн байдлаар бол орны хүлээгдлээ бол тооцоод 1 хоногийн хүлээгдэлтэй байж байна. За өрхийн эрүүл мэндийн эмч ажилчид болоод манай бүсийн онцлогын эмчилгээний төвөөс эрмэлэн ангилтын 2 баг гараад иргэдтэй бол үзлэг шинжилгээ хийсний үндсэн дээр эренблэн эмнэлэгтээ хэвтүүлж байна. Би бол одоо чөтгөрт гарсан өндөр настан ач заяа эмнэлэгт ажиллаж байгаа. Сая 8 сарын 23-наас хойш одоо ковид үтнийг авч байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол 45 хүнтэй. Тэгээд ингээ хүсэл тавихад одоо хувийн хвшлийн эмнэлгүүд бол хүчил төрөгч чинь өтгөрүүлэгч авраад бас хэрэгтэй байд юм байна шүү. Тэрийг бол бас манай эмнэлэгт нэг 2-3 байхад болмор юм шиг санагчаа. Нэг одоогийн байдлаар 2 хүчил төрөгч чинь тэр бол 45 гүнд гөрөлцөхгүй. Яг хувийн эмнэлэгт бол тийм хөнгөн гүнд хэвтэн гэсэн байхгүй. Дандаа күнд өвтөр хүн ирэхээр за энэ күнд байгаа шүү чи цаашаа гэж ярих байхгүй. Тэр бүгдийг авч ингэж үйлчилж байгаа учраас бас хүчил төрөгчийн авраадаа бас манай эмнэлэгт бас одоо тусламж үзүүлж өгөхийг хүсэж байна. COVID-19 цар тахлын голомтод ажиллаж буй эмчийн эрүүл мэндийн ажилтнууд ачаалалтай ажиллаж байгаа юм. Иймээс Улсын хурлын гишүүн Атшаагийн зүгээс эрсдэл бүхий улаан бүсэд тэргуун шугамд ажиллаж байгаа эмчийн эмнэлгийн ажилтнуудад мөнгөн дэмжлэг үзүүллээ. Ингэхдээ судалгаа тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу бүсийн онцлогын эмчилгээний төвөөс 100, ач заяа эмнэлгээс 6 эмч ажилтан гээд нийт нэр бүхий 106 хүнийг энэхүү мөнгөн дэмжлэгт хамруулжээ.